хүргэе. Өнөөдөр би та нарынхаа зүгээс ирсэн оюутан байх үетэй холбоотой асуултуудыг нэгтгээд оюутан байх үеийн өөртөө юу гэж зөвлөх вэ гэдэг бичлэгээ бэлтгэлээ. Хичээлийн хажуугаар ажил, урлаг, спорт, найз нөхөд гээд энэ бүх зүйлээ хэрхэн зохицуулах вэ? Оюутан байх үеэ хамгийн үр дүнтэйгээр хэрхэн өнгөрүүлэх вэ гэх мэт ийм хэлбэрийн чанартай зүйлүүдийг би аль дээр бичлэгтээ угаасаа оруулчихсан байгаа. Тэгээд хэрвээ сонирч зүрх сувгийг маань саяхан нээсэн шинэ хүмүүс хэрвээ байх юм бол энэ бичлэгийг маань нөхөж үзээрэй. Хэдийгээр энэ бичлэг маань Германд оюутан байх үеэ хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэг нэртэй боловч ерөнхий оюутан байх үетэй холбоотой нийтлэг зүйлс маш их байгаа болохоор түүнийгээ би энд давтахгүй. Өнөөдөр болохоор бичлэгтээ би хэлбэрийн бос агуулгын чанартай зүйлсийг ярих гэж бодлоо. Цоо шин салбарыг судлах гад их сургуульд оюутан болоод орлоо. Бид нэр дан хичээлгээд одоо нэгсэндээ сурч байгаа тэр чиглэл буюу судлагдахуунда хамаг анхаарлаа хандуулад өөрийгөө мартчихдаг. Нэгдүгээрт нь би та нартаа маш чухал зүйлийг тодтогмоор санагдлаа. Энэ бол аливаа мэдээлэлд шүүмжтэй хандах чадвар. Энийг болохоор англиар critical thinking, германаар болохоор kritisches denken буюу шүүмжтэй сэтгэх чадвар гэж байгаа. Энэ бол ерөөсөө маш чухал. Энэ бол чиний сурж байгаа чиглэлийн чинь хичээлүүдээс гадна чамд хувь хүний хувьд чамд хожим хэрэг болох чадварууд дундаас хамгийн хэрэгтэй ийм зүйл байгаа. Тэгэхээр зөвхөн хичээлгээд ороод энэ судлагтгуундаа анхаарад хичээлүүдээ хийхээс гадна чи өөртөө зайлшгүй энэ мэдээлэл шүүмжтэй хандах энэ чадварыг өөртөө заавал суулгаарай. Одоо бол бид нэр урд өмнөх жилүүдээс, урд өмнөх үеүүдээс хамаагүй илүү тийм мэдээллийн далайд живж байгаа тий. Өдөр болгон бид нар бүр мэдээлэлээр ханаж цадчихсан, мэдээллийн мэдээллийн үер болчихсан ийм 90 100-д амьдарч байгаа. Тэгэхээр ийм үед ялангуяа яг энэ чадвар маш хэрэг болно. Таанаас ямар ч суугаас бид нар мэдээлэл авлаа. Энэ мэдээлэл бид нар зайлшгүй ийм шүүлтүр тавих хэвээр. Ядчил чи альва мэдээллийг сонслоо. Энэ анхдагч их сурвалж их уу? Эсвэл дам их сурвалж явах уу те чидэн дам сонссон нөө хин нэгэн чам дам хэлвөө те эсвэл одоо анхдагч их сурвалж юу энэ их сурвалж чинь итгэх боломжтой найдвартай их сурвалж юу яагаад гэдэг одоо учир шалтгааныг заавал асуудаг байгаа. Яагаад энэ мэдээлэл те чам руу орж ирвэ? Хичээл дээр ч гэсэн жишээлбэл бид нар 10 жилдээ чамд багш юу гэж хэлэн чи түүнийг нь авч идэг штэ те бид нар хизээж 10 жилд ингээд хичээлээ сонсож байхдаа багшийнхаа өдөөс за багшаа үгүй хэлхүүдээ ч юм уу эсвэл гэхгүй штэ юу ч мэдэхгүй юм өөдөөс нь юм дуурах бид нар ингээд сонсоод мэдээллийг ингэж авч идэг, хоримтлуулж идэг. Тэгвэл их сургуульд бол шал өөр. Их сургуульд бол чиний хамгийн гол сурах ёстой зүйл бол чи альва мэдээллийг авлаа, боловсрууллаа. Тэгээд түүнийгээ маш олон өнцгөөс нь авч үзээд ингээд бүр боловсруулад тэгээд түүнийгээ мэдлэг болгох уу эсвэл чи хог болгож ялах уу эсвэл өөртөө үлдээх үү гэдгийг ингээд шийддэг. Мэдээлэлд шүүмжтэй хандах их сурвалжийн хянах альва мэдээллийн үнэн зөвийг нь шалгах энэ мэдээлэл ямар учраас учир шалтгааныг нь авч үзэх шинжлэх гэдэг эдгээр маш чухал учраас би та нартаа энэ чиглэлээр зайлшгүй нэмэлт өөртөө юм боловсрал өөртөө одоо эзэмшээрэй гэж би та нартай зөвлөх байна. Хэрвээ их сургууль жишээлбэл Монголд муйстэй оюутан байхад бол жишээлбэл мэдээллийн технологи ба мэдээлэл боловсролт гэдэг маш гоё хичээл ордог байсан. Энэ нэг бүтэн улирал орж исэн. Ийм хичээлүүд хэрвээ байдаг бол та нар энэ хичээл заавал өөрийн үндсэн сурж байгаа чиглэлээс гадна энэ хичээлийг заавал сураад сонсоод ингээд суулгаад өөртөө ингээд хэрэгжүүлээд аваарай. Германд болохоор жишээлх юм бол бас их сургуульд ийм kritisches denken гэдэг бас хичээл байдаг. Энэ бол ерөнхийдөө нөгөө үндсэн чадварын одоо чиний сурж байгаа уг судлагдахуунаас хамаагүй ерөөсөө л чиний оюутан одоо хүн гэдэг ямар хүн байх ёстой юм бэ гэдгийг илтгэдэг ийм хэмжүүрийн тогтооход хэрэг болдог ийм хичээл аамаа. Тэгэхээр энэ тухай ингээд яриад байвал дуусахгүй урт юм болно. Би энэ талаар та нартай баг 90 минутын лекц шиг юм ярих болчих гэдэг юм болохоор би ингээд орхий та нар маань заавал энэ дээр анхаараарай. Зөвхөн хичээл биш чи өөрийнхөө хувь хүний хувьд альва ерөнхий
ерөнхий одоо чамд хэрэг болох ийм чадварыг заавал өөртөө сулгаараа. Тэгээд би энэ дээр яг одоо миний гарын дор хэрэг хэн бүхний хамгийн одоо анхан шатны хэлбархан гэх юм бол энэ монгол хэл дээр орчуулагдаа гарчсан энэ зэгцтэй сэтгэх урлаг гээд энийг угаасаа би та нартай хувь хүний хөгжлийн сэдвт номон дээр би та нартай энийг танилцуулж ирсэн шүү дээ. Тэ тухайд хуучин бичлэг дээрээ. Тэгэхээр энэ монгол хэл дээр орчуулагдсан ба та нар зүгээр энийг ингээд нэг уншаад өөртөө ер нь энэ шүүмжтэй сэтгэн гэж ер нь яг юу хэлээд байгаа. Герман хэлдээ бол та нар маань яг энийг нь уншаарай. Kunst des klaren Denkens гээд дүр тутмын чам руу орж ирж байгаа мэдээлэл болгон дээр чи зүгээр л нэг хэдхэн секундын дотор яг амьсгалж байгаа юм шиг юм дадал болчдөг байхгүй. Хэдхэн секундын дотор чамд хүн ингээл юм ярьж байгаа чи дотроо ахтагч их сурулж те дам их сурулж юу яагаад хэлв ямар учир шалтгаантай гэдгийг ингээд зүгээр нэг наазахын эргцүүлждэг хэмжээний өөрийн гэсэн ухаантай байгаарэ. Дараагийнх нь болохоор альва зөвлөгөө болон зөвлөгчд шүүмжтэй хандах. Тэгэхээр би өнөөдөр та нартай дандаа байнга л ер нь шүүмжтэй хандах талаар ярих гэдэг. Оюутан байх үедээ жишээлбэл би өөрөө яг тийм байсан. Ингээл надад нэг юм зөвлөгч те ментор ч юм уу нэг ингээл чиглүүлчдэг. Намайг ингээл нэг тийш нь ингээл чиглүүлээд өгдөг. Миний асуултанд ингээл хариу өгчдөг ч юм уу эсвэл надад ингээл жоохон дэм өгчдөг ч юм уу нэг тийм одоо юм аюух дутагддаг байсан байхгүй. Маш их эргэлзээтэй, мэдэхгүй юм ихтэй, бүх юм чинь бүрхэгтэй. Тэгээд яг яах гээд байгаа, юу хийх гээд байгаагаа ч сайн мэдэхгүй. Тэгээд маш их хүнээс юм асуумаар, зөвлөгөө хүсмээр тийм болдог. Би яг өөрөө тэгжсэн. Байнгын нэг зөвлөгч дутагдaltaй тийм байсан. Өөрийнхөө гаргасан алдаагаа та нартай жишээ болгон ярив. Тэгээд энэ маань би та нарт зөвхөн өөрийнхөө тухай ярих гэдэг юм биш. Би та нарыг над чиг ийм алдаа битгий гаргаасаа гэсэндээ ярьж байгаа юм шүү гэдгийг. 3 дугаар курс байхдаа оюутан солилцоогоор Солонгос руу нэг улирал явсан байгаа. Нарт эмэгтэйчүүд ба манлайлал гэдэг нэг хичээл ордог. Тэр хичээлийн профессор маань нэг 50 гаруй насны болов гэмээр үс арьсан маш гоё. Бие айгүй гоё авч явдаг. Ингээл үргэлж ийм хослол өмсдөг. Ийм юб пижакны хослол өмсдөг. Маш гоё яриатай. Тэр хүнийг ингээл ам нээвэл ингээл хүн ингээл хараад сонсмоор болдог ийм гоё эмхтэй байсан манай профессор. Вау, ийм болох юмсан тий, ийм мэдлэгтэй бол мэдлэгтэй, арчаатай, ийм болох юмсан гэдэг ингээ бүр шүтэн биширсэн заяа. Тийм байсан. Улирлын төгсгөлд энэ профессор маань оюутан болгонтой ганцаарчилсан юм уулзалт хийсэн байгаа. Тэгээд энэ ганцаарчилсан уулзалт хийхдээ бид нарыг даалгавар өгөө. За чи ингээд өөрийнхөө тухай өөрийнхөө юу болмоор байгаа, юу хүсэж байгаа түүнийгээ ингээд бэлдээд орж ирээд ингээд ярьцлаганд орох ийм энэ нь одоо нэгсэндээ аман шалгалт маягийн юм байсан байхгүй. Тэгээд би энэ ийшээгээ ороод тэгээд надаас за Ченси чи ер нь юу болмоор байгаа хүн бэ? Чи ер нь яахыг хүсдэг хүн бэ гэд тухайд надаас асуужсэн. Би Монголд 3 дугаар курсын оюутан байсан тухайд. Тэгээ би ерөөсөө төр сургуульд анх ороод турк англи хэл үтсэн цагаасаа хойш би угаасаа хэлэн дуртай. Хэл үцхээр би ядардгүй юм байна, зовдгүй юм байна. Ер нь хэл их гоё юм байна. Тэгээд би орчуулагч болно гэдэг мөрөөдөлтэйсэн. Орчуулагтаа би бүр юм конференц орчуулагч буюу юм хурлын орчуулагч тийм аман хэлмэрч болно гэж мөрөөддөг. Дэвтэр тэмдэглэл мэдээлэл дээр бүр ерөнхийлөгч орчуулагч болно гэд бүр болмоор байна энэ төр гэж бичсэн. Тэгж мөрөөддөг байсан байгаа хгүй. Тэгээд би түүнийг хэлсэн. Тэгээ би ингээ орчуулагч болно гэлээ. Тэгэл нөгөө профессор маань тэгж байна. Ченси орчуулагч бол мэрэгжил биш ээ. Чи наач нь бол зүгээр хэрэглөөр чи өөр юм сур. Чи одоо олон улсын харилцаа төгсөж чи одоо хууль сур. Чамд хууль маш хэрэгтэй. Чи олон улсын харилцаагаа хуультай ингээ холбочих юм бол чамд маш их хэрэгтэй. Хэл бол хэрэггүй. Одоо 2020 он гэхэд роботууд гараад ингээд орчуулагчийн ажлыг халдчихнаа гэд надад тухайн үед хэлжсэн байхгүй юу. Тэгээд би яасан гэхээр би гэтэл тухайн үед миний оюун санааны одоо энэ байдал гэтэл маш гинэн би нөгөө зөвлөгөөнд шүүмжтэй хандах гэдэг зүйлийг би сураагүй байсан болохоор би яасан тэр хүнд сохроор итгэчихсэн. Ягаад гэвэл би тэр хүнийг биширдэг байсан. Тэр хүнийг би хараад ингээ тэ вау гэд ингэсэн сургуулаасаа тэр мөч хүртэл энэ сүүлийн ярилцлага хүртэл ингэж өөртөө дотроо тээж явж исэн тэмдэглэл дээрээ ингэж сэлж биччихсэн. Энэ мөрөөдлөөсөө би ингээд ганцхан хүний ингээд зөвлөгөөнөөс болоод шууд болоод хоошлоо. Тэгээ би хууль сонирхож эхэлсэн байгаа байхгүй. Ингээд би эндээ би дараа нь маш их харамссан. Яагаад гэвэл одоо та нар хардаа
робот гарч ирээд орчуулагч нарыг ажиллаас нь халж үгүй. За яг одоо ингээд апп гараад ирсэн те. Одоо хэдүүлээ ингээд жишээлх юм бол би Холландад явж байгаа. Тэр аппаар би ингээд асуух юм аа би германаар хэлэнгүүд энэ апп маань Холландаар орчуулад ингээд хэлдэг юм жижигхэн ярианы харилцан ярианы юм ойр зургийн апп ч юм уу робот энэ төр үүсчихсэн байна. Энийг бол үгүйсгэхгүй. Гэхдээ та нар Google Translator-ыг шүлэг орчуулж үзсэн үү? Өгүүлбэр орчуулж үзсэн үү? Тэний бичсэн зүйлийг өөр хүнд хүргэнэ хийн тулд чамд мэдрэмж хэрэгтэй. Түүнийг орчуулахын тулд чамд чадвараас гадна мэдрэмж хэрэгтэй. Тэгэхээр роботод чинь чадвартай байж олно, мэдрэмж нь байхгүй. Тэгэхээр би маш гоё Монгол бие зохиолын би герман хэлэнд хөрвүүлье гэхэд над би тэр мэдрэмжийг тэр монгол сэтгэлгээг би герман хүмүүсийн сэтгэлгээний хүрсэнд буулгах энэ мэдрэмжийг хэн ч орлож чадахгүй. Тэгэхээр энэ бол хизээч одоо орлуушгүй тийм бүр юм мэрэгжил биш гэж тэг хүмүүс хэл бол зүгээр хэрэглээ гэдэг үгүй. Хэлэнд дуртай, хэлэнд сонирхдаг бол энэ хэл чинь маш гоё мэрэгжил байгаа байхгүй. Тухайн үед би тэгж бодоогүй надад өөр хүнээс зөвлөгөө ингэж аваад ингээ харьцуулах ухаан надад байгаагүй тэр үед. Би шууд сохроор итгэл тэгвэл орчуулгад юм бэ ингээ хайчиж байгаа байхгүй. Тэгэхээр би та нартай энийг яагаад ярьж байгаа юм бэ? Би та нарыг хизээч тийм алдаа битгий гаргаа. Яагаад гэвэл чи дотроо юу бодож мөрөөдөж явдаг чи ямар хүн бэ? Чамаас өөр хинч мэдэхгүй чамаа. Урагт үзээ сууж байхдаа мэдээ гарлал бол би дотроо зүгээр надад автоматар штэ би зүгээр орчуулж сууждаг. Би мэдээ цагийн үрд үзэж байгаа би англи болгоод сууждаг. Эсвэл би германаар мэдээ үзэж байгаа монгол руу орчуулж сууждаг. Энэ бол зүгээр надад одоо яг би та нартай камер хараад ингээд ярьж байхдаа цаас бас харахгүй байгаа тэг адилхан бүр юм жирийн юм болчихсон. Тэгэхээр би угаасаа би орчуулагч руу уулна ингэж явах тийм хүн байсан байгаа байхгүй. Тэнгүүд би тэрийг ингээд замын дундаас хүний зөвлөгөөнд шүмжтэй хандаагүй учраас би өөрийнхөө одоо дуртай тэр хүнээсээ сонсон тэр хүний хувийн үзэл бодол дээр тэр хүний туршлага тэр хүний өнцгөөс харсан зүйлээс болоод би ингээд өөрийнхөө мөрөөдлийг хайцсан байгаа хгүй. Тэгэлэл шүмжтэй хандах гэдэг чинь маш чухал. Дараа нь энэ зөвлөгөөнд шүмжтэй хандах. Хинээс зөвлөгөө авч ин гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Хэн болоод чамд юу зөвлөж ин гэдгийг дандаа асууж. Юм зөвлөгөө өглөөл бол яагаад хэн юун дээр тулгуурлаа ямар туршлагатай хүн юм чинь бусдаас зөвлөгөө авах бусдын үгийг дуулах бол маш чухал бусдын үгийг дуулна гэдэг чинь бас маш том чанар. Гэхдээ чи хүний үгийг сонсоод авчих. Гэхдээ шууд сохроор битээ даах яг ингээд өөр дээрээ ингэж буулгаад за би алийг авах уу? Энэ хүн тэгж хэлсэн, тэр хүн тэгж хэллээ. За 3 дахь хүн юу гэж хэлэх нь вэ? Энэ бүгдийг ячаад өөрөөсөө асуу. Би яамаар байна те? Энэ миний бодлоор яамаар байна? Тэгээд ядар про контра юм чигсаалт хийчээд тэгчээ шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгээд би тухайд ингээ орчуулагч болох замаасаа хазаасан ч гэсэн би дараа нь тэгээ Германд боломж нь гарангууд би ингээд юмнуудаа бүрдүүлж агаад улсын шалгалтаа өгөөд би одоо ингээд улсаас шалгагдсан. Тэгээд итгэмжлэгдсэн Мюнхенд шүүхэд тангараг өргөцсөн итгэмжлэгдсэн юм орчуулагч болцсон байгаа. Одоо ингээд би ямар ч гэсэн мэргэжлийн орчуулагч гэж хэлэх орчуулагч болно гэж хэлснээрээ болцсон байгаа. Гэхдээ энэ болтол би маш их тойроо замсарсан. Би нэгсэндээ орчуулагч болох замдаа би нэгсэндээ хууль сураад магистрийг одоо докторыг явж байгаа байхгүй. Гэтэл би энийг чи шууд ингээд явж болох байсан. Тэгээ яг муудсан юм бол байхгүй. Цаг алдсан уу? Алдсан. Гэхдээ энийг ойлгохлоо би бас надад маш их нөгөө цаг хугацаа. Энийг би тэгээ дараа нь аягүй сайн ойлгоод мэдээлэл шүүмжтэй хандахыг сурсны дараа харин яаж өөрчлөгддөг вэ гэхээр жишээлх юм бол би докторантурт орлоо. Докторийнхаа ажлын сэдвийг ингээд багштайгаа удирдагч багштайгаа ингээд тохироод ингээд авцсан байлаа. За тэгээд ингээд докторантурт ингээд байж ах хугацаанд маань Монголоос маш их төлөөлөгч нар ирдэг. Тэ одоо шүүхийнхэн ирнэ, прокурорын ирнэ, шүүгчнэр ирнэ гэл ингээд хүмүүс ирдэг. За тэгээд энэ хүмүүстэй ингээд заримдаа ярилцаад явж хахад мэдээж ингээд за чи докторант юм уу чиний сэдв чинь юу юм гэл асуудаг. Тэгээд сэдвийнхаа нэрийг хэлэхээр жишээлбэл нэгэн тэгдэг байхгүй наадах чинь ямар ч хэрэггүй чи одоо орчин үед наадах чи одоо хоцрогдсон чи өөр юмар хийгээд гэж байна. За гэтэл өөр нэг хүн нь болохоор юу гэдэг гэхээр наа чи өстө жинхэнэ Монголд хэрэгтэй өстө жинхэнэ тэм сэдв гээд хоёр өөр юм. Тэгэхээр хэрвээ би одоо өмнөх шиг яг шүүмжтэй хандаж чаддаггүй хэвээрсэн бол би нөгөө анхны хийсэн үнийг дагаж сэдвээ өөрчлөөл дараагийн хийсэн үнийг дагаж сэдвээ буцаагаад ингээд хоёр дэш яваад тахна штэ толгойг үгэн шиг. Тэгэхгүй тулд чи ингэж хүний хэлсэн үгийг сонсчоод за энэ хүн тэгвэл энэ хүн тэгж боддог юм бэ. Гэхдээ манай удирдагч ш тэгж боддог. Би тэгж боддог. Дараагийн хүний үг гэж бодох нь уу гэд ингээд харьцуулаад чи нэгсэндээ маш олон
талаас нь авч үзсэн үнцгүүдийг харж иж чи шийдвэрээ гаргаж сурна гэсэн үг. Энэ маш дараагийнх нь болохоор дадлагтай холбоотой маш их асуулт ирсэн. Тэгэхээр дадлаган дээр болохоор би та нартай юу зөвлөх вэ гэхээр чи ямар хуу салбарт хүл тавьмаар вэ гэдгээ эхлээд сууж агаад бүр ингээд чигсаагаад бич. Тэгээ би хаана ажилламаа чи өөрийгөө ингээл чи нүдэн анжаагаал төсөөлөлт хичээл заагаа самбарын уур зогсож гин үү эсвэл чи юм бичээд компьютер дээр байна уу эсвэл одоо зураг зураад сууж гин үү тэгээ юу яаж төсөөлөгдвөл чи аз жаргалтайгаар өөрийнхөө ирээдүйг төсөөлж гин тиймэрхүү одоо нэг юм төсөөлөл наазахын төсөөлөл байдаг штэ тэн дээрээ үндэслээд тэрнийгээ жоохон бодиттой олгоод лаг хийхдээ ямар салбарт хожим хөл тавьмаар нь тийшээгээ хөл тавь хөлөө бүж чадахгүй бол хөлийнхөө хурууг шургуулчих тийшээ. Чиний бодож байгаа зүйл чиний ирээдүйн чинь зочид бодол руу бол чи дадлага тийшээ л хийх нэ штэ тий. Тэгэхээр ерөнхийдөө салбараа өөрийнхөө сонирхож байгаа салбараа судлаад хаана одоо тэр салбар руугаа л хөл тавьсан хамгийн дээр идэг. Тэгээ дадлага гадаад хэргийн яамны эрх зүйн консулыг хилцэд хийжсэн. Тэгээд яг ингэж хийж явах явцдаа би миний ирээдүйн ажил надад ямар хуу байх нь вэ гэдэг ийм анхны сэтгэлийг өгсөн ийм нэг олон улсын хууль, олон улсын гэрээ конвенцүүдтэй ингэж ангилсан ийм янз бүрийн хавцнууд тэднийг ингэж ангилах ч юм уу ингээл ийм жижиг сажиг юм хийдэг. Маш гоё уулзалт болоод элчин сайдын яамдуудаас ингээд нарийн бичгийн дарга нараа нэгдүгээр нарийн бичгийн ч юм уу төлөөлөгч нар нь ирж юм уулзалт хийдэг. За намайг байх үед Японы элчин сайдын яамаас хүн хурж ирээд ингээд гоё ярьслага хийжсэн. За дээр нь герман хэлний оюутан гэхдээ англи хэл маань илүү хэрэглээ нь илүү исэн болохоор CNN мэдээг үзээд ингээд товч бичдэг тий түүнийг одоо бэлтгэж тавьдаг гэх мэтлэн иймэрхүү зүйлс хийдэг байсан дадлага дээрээ. Тэгэхээр дадлага маань ерөнхийдөө чамд ямар хуу энэ чиний хүл тавих гэж байгаа ирээдүйн хүсэж байгаа салбар чинь өдөр тутмын ямар байд юм бэ гэдгийг харуулдаг тийм боломж байгаа болохоор чи энэ тэнд шал сонин өөрийн толгойгүй ч юм уу олдсон л газар нь танил тал тий за тэнд ах нь ажилдаг болохоор за ямар ч байсан огт юмгүй байснаас тийшээ орчих гэж мэж биш зүгээр л яг өөрийнхөө хүсэж байгаа салбар руу зүтгээд үз. Тэ зүтгээд чи тэр салбарынхаа хүссэн одоо газараа чаддгүй маяг гэхэд ядаж тэр газрынхаа нэг салбарт нь дид салбарт нь ч юм уу ингээд бүр нэг хөлөөхөө хорог ядаж шургуулчих тэр тэгжээч чи ингээд тодорхой мэдээлэлтэй болж байгаа. Аавал том газар нь орч чаддаггүй маяг жижиг газар нь тэгтэл тэр салбартаа тэр байгууллагад орчих л доо. Тэгэх юм бол илүү одоо өөр газар орж өөр газартай танилцчихснаас чиний ирээдүйд чамтай холбогдох салбарт орсон хамаагүй анхны сэтгэлдээ болчлоо. Одоо дадлага хийж явах явцдаа чиний олж мэдэх хамгийн чухал зүйл юу гэж тэр бол одоо чи тэнд хийж сурж байгаа юм бол биш. Чиний анзаарах өөртөө олж авах хамгийн чухал зүйл бол чи тэнд ажиллаж байгаа одоо чамааг удирдах байгаа чи одоо удирдлагад нь дадлага хийж байгаа тэр хүмүүсээ ингэж ажиглаад би одоо эднэр шиг хүн болохыг хүсэж гин үгүй юу гэдгээ л олж мэдэх тийм ийм салбарт иймэрхүү төрлийн ажил өдөр тутамдаа хийх нь миний хувьд зөв буруу юу тийм тэрийгээ олж мэдэх юм. Хэрвээ чамд тийм тэмүүлэл ч юм уу ирмэлзэл энэ төр байхгүй бол тэр чинь буруу газар байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр түүнийгээ маш сайн ойлгож авах хэрэгтэй. Дадлагын утга учир нь бол тийм л байдаг. Төгсөөд ажилд орох тал дээр би та нартай ганцхан л зөвлөгөө өөрийнхөө туршлага дээр үндэслэх зөвлөгөө хэлж чадна. Тэр нь юу вэ гэхээр чи бодит одоо чамд нөлөөлөх цорын ганц одоо хүчин зүйл бол бодит байдал. Чиний бодит яг одоо байгаа бодит байдал чинь чиний амьдралын төвшин, чиний чадал тий одоо боломж энэ бүхэн чинь хамгийн чухал хүчин зүйл гэдэг байхгүй. Би жишээлбэл төгслөө улсын шалгалтаа өгөөд ингээд диплом авлаа. Надад 3 газраас ажиллах одоо санал ирж исэн. Тэгээд тэр 3-нд гэхдээ гуруула төрийн алга. Гойд миний бодит байдал ямар байсан бэ гэхээр ээж маань дархнаас хүрээд ирчихсэн. Тэгээд бит хоёр хоёлоо хотод байр ахгүй, унаа ахгүй, пэж хоёр айлын карма өрөө хөслөөд амьдарч исэн. Тэгээ би төрийн албан хаагч болох юм бол сарын цалин тухайн үед 100-аас 100,000-аас доош цалинтай байсан. Тухайн миний үед төгссөн үед. Тэгээ ингээд ботхоор тэр маань миний амьдралд хүрэлцэхгүйсэн аахгүй. Гаднаас нь харахад хэлбэрийн хувьд бол маш гоё агааз тэ чи сургуулаа төгслөө ажилд орох юм зам чинь урд чинь байна. Гэтэл миний бодит байдал тэр ажлын одоо энэ төсөөлөл хоёр хоорондоо зөрөөд исэн аахгүй. Тэгэхээр би ингээд өглөө хасаад би гоё костюм бичээг өмсөд ингээл гоё ямар ч юм ажилд явна гэдэг. Гэтэл яг үнэндээ надад миний сарын цалин хүрэхгүй болчиход байгаа аахгүй. Тэ би байраа төлчөө цаана юугаараа амьдрах уу?
гих мэтчлэн ингээд асуудал амар их байсан надад санхүүгийн асуудал их байсан. Тэгээд би тэр ажлуудаас бүгдийг нь татгалзаад би хувийн хэлний сургуульд би өглөө 9-өөс оройн 9 цаг хүртэл хичээл зааж англи хэл, герман хэл хоёр хэл зааж исэн. Насанд хүрэхчтэй. Тэгээд би тэр курст болохоор миний цалин болохоор тэр төрийн албан хаагчийн цалин 4 дахин нугалцсан тийм өндөр цалинтай байсан. Тэгэхээр бодит байдал миний хувьд надад тухайн үед мөнгө нь илүү чухал байсан. Төрийн албан хаагч болоод гоё карьер хөөх замаа сонгоогүй би тэр ажил руу орсон. Гэхдээ энэ ажил маань маш их таалагдчихсэн. Тэгээ би энэ дээр бас маш их юм сурсан, маш олон ангийн олон хүмүүстэй ингэж харьцаж сурсан. Тэгээ би хүнд нөгөө юм ойлгуулж хэлээ заахын тулд би өөрөө бас миний хэл амир сайжирсан. Ингээ маш их ярьдаг болсон чөлөөтэй. Эдгээр би тухайн үед карьерийн тэр гоё хэлбэрийн төдий юм хөөгөөгүй. Би яг бодит байдал дээр дүгнэлт тэгээд надад мөнгө нь илүү хэрэгтэйсэн болохоор би хувийн сургууль зүгээр багшаар ороод надад тэр нь илүү надад хэрэгтэйсэн учраас тэгж орсон зүг болсон миний хувьд бол. Тэгэхээр би та нартай юу зөвлөх гээд байна гэхээр чи эн чинь чиний амьдрал. Тэгэхээр бусад яах нь хамаагүй. Чиний танаа ангийнхан чинь гоё юмд ороод чи ганцаараа үдчих юм уу хамаагүй. Чи яг өөртөө хамгийн үнэнчээр чи бусдад дүр үзүүлэх ямар шаардлага байхгүй. Хинт ч таалагдах албагүй. Хэний ч стандартад хүрэх чам шаардлага байхгүй. Тэгэхээр чи яг сууж агаад өөрийнхөө бодит байдлыг дүгнэ. Тэ сургуулаа төгслөө ажилд орохоос өмнө бодит байдлаа дүгнэ. Одоогоор мөнгө хэрэгтэй байл чамд илүү цалинтай ажил нь угаасаа хэрэгтэй эцтэй тэ. Үнэхээр хүсэжсэн салбарт чинь ажилд орох боломж дахин гарахгүй гэж бодож тэр ажилдаа орчих. Тэгтээ чи тэгэхээр давхар өөр юм хийж иж чиний санхүүгийн боломж бүрдэх болно шүү дээ тэ. Тэгэхээр ингээд маш бодитоор өөрийнхөө нөхцөл байдлыг дүгнээд чамд яг хамгийн чухал юм юу вэ? Түүнийг харж иж ихний ажлаа сонгодгийн угаасаа сонгохын дээр сонгохоос өөр аргагүй тийм байдлаадаг. Хэрвээ та нар асуудал байхгүй те чи юу хүснэ хэрвээ чиглэл рүүгээ явж болно, гэр орончин боломжтой, аав ээж чинь боломжтой, чам санхүүгийн хүндрэл авахгүй тийм бол чамд гоё. Чи тэх юм бол харин жинхэнэ өөрийнхөө дуртай салбар руу гоё яг тэр байгууллага сонгож жагаад тэгээд нөгөө сайн дурын өргөдлөг гэдэг шүү дээ. Тэгээ өөрөөсөө ингэж бүр очиод танилцуулаад өмнө та нартай бас бичлэг хийсэн байгаа. Энэ нь болохоор сурахын хажуугаар ажиллах гэдэг. Хэдийгээр энэ маань бас Германд сурахын хажуугаар ажиллах тухай боловч бас ерөнхий нийтлэг юмнууд их байгаа учраас та нар бас тэр бичлэгийг нөхөж үзээгүй бол би та нарынхаа сая хүндөөгүй зарим нэг асуултуудыг шууд хариулаад явчих гэж бодлоо. Тэгээ би бичээд авчихсан утсан дээрээсээ их сургуульд хэрхэн амжилттай суралцах юун дээр илүү анхаарах вэ гэд би та нартай нөгөө тусад нэг бичлэг хийчихсэн байгаа бас Германд оюутан байх, хуулийн оюутан байхад анхаарах зүйлс гэ тэ. Очихдоо болж чиглэлийн ямар сургуульд ямар ангид орсноо маш сайн ойлгох хэрэгтэй. Өөрөлдөлт ийм үзэн 2 дугаар үйлдэлт ийм төгсөхдөө чи ингэсэн тэдэн кредит тийм юмтай байх хэвээр гэд ийм нөгөө ийм схем байдаг штэ. Чи тэрийг нь сайхан байрч аваад зөвсөх хүртлээ ийм юм мэдсэн байх хэвээр юм байна гэд эхлээд ерөнхий бүдүүрч ингээд төлөвөөгөө хараад авчих. Тэгээд дараа нь чи ерөөсө битгий том юм бод. За ингээд 1-р курстайгаа 1-р курсынхаа юмыг хийгээд л даваал баг-багаар ингээд дав. Шалгалт тулгарангууд за би нэг даваад гарыг гэдэг юм нээлттэй байдаг. Тэгээ хүлээцтэй байдаг, суугаад давтчихдаг тийм сахилга бат тий. Иймэрхүү зүйлийг чи ингээ 1-р курсээс баг-багаар өөртөө суулгачих юм бол дараа нь чам төгсгöd чинь асуудалгүй. Тэгэхгүй ингээл хитрхи их цалгардаа тэгэнгүүтээ яг шалгалтны өмнө суугаад ингээд хийдэг. Тэр чинь эхэндээ бол чамд гоё болно. Эхэндээ бол чи гүрийгээл тий 2 шөнө суугаад чи шалгалтандаа сайн юм аваа гарч болно. Гэтэл дараа нь чинь хэцүү болдог. Тэгэхээр чиний их сургуульд ерөөсөө амжилттай суралцахын нууц бол ерөөсөө сайн төлөвлөгөө өгдөг. Чи төлөвлөгөө гэхээр гаргасан товыг л ерөөсөө план Б байхгүй тэр товыг л ерөөсөө урдаа ингээл улаан туг хатгачих. Тэ одоо курсын ажил тэдэн хүртэл хураалгана гэсэн бол тэдэн хүртэл хураалгачих. Тэр хүртэл нь хураалгахын тулд бүх зүйлийг өөрийнхөө өдөр тутмын хувийн зохион байгуулалтаа сайжруулна. Ирээдүгээ сайн харж төсөөлж чадахгүй байгаа ийм үед юу хийх ёстой вэ? Ирээдүгээ сайн харж төсөөлж чадахгүй тийм үе байдаг. Надаач байсан. Тэ надаа бүх юм бүрхэг би ингээл яах гээд байгааг мэддэхгүй. Ингээл амар сэтгэл санаа онцгүй. Тэ
Тэг ингээл бүх юм гундуу, бүх юм ингээл утгагүй юм шиг санагдаал. Тэгэл чи одоо өөрөө хичээгээл тэг бүх зүйлийг чи өөрөө сайн хийгээд хичээгээд тахад ингээл хувь зай чамд боломж өгөхгүй байгаа ч юм шиг ингээл хин нэг юмд гомдмоор ч юм шиг үе байдгийн тойрж дандаа саарл ч юм уу онцгүй юмнууд байдаг. Би тийм үед бас байсан. Тэгэхээр би угаасаа та нар ч гэсэн ер нь анзаарсан байх. Би ерөөсөө тийм дардны шулуун одоо тийм сайхан замаар ингэж яваагүй тий. Өнөөдөртөө нэг ямар нэгэн зүйлийг өөрт чинь сайн баяр баясгалан авчирч байгаа нэг тийм юмар өөрийгөө нэгсэндээ тижээ. Тэгээд ирэхээр аяндаа бүх юм тодорхойлдог. Угаасаа ер нь ингээл энэ чинь процесс ахгүй тий. Чи ингээл угаасаа сургууль төгсөөл бүх юмыг мэддэг. Сургууль төгсөөл ер нь ингээл нэг алхаал бүгднийг мэддэг, нэг алхаал бүхнийг төсөөлдөг тийм байдаггүй. Ер нь дандаа л ийм процесс хүн болгоно наадгай чинь даваад туулдаг багш хийгээл 100 болохоор би арай илүү мөнгө олох гээд бас жуулчдад гайд хийгээд бас ингээл автостаа жуулч дагуулал явдаг байсан. Тийм ингээл зуны 3 сард гүрийгээл тэгэл ингээл явж байхдаа миний ирээдүг надад бас тодорхойгүй л гэдэг байсан. Би ингээл дотроо ирээдүгөө ингээл ботхоор яана би одоо ингээл хичээл цагаал тэгэл 100 ингээд жуулчд аваад ингээл явах байсан болоо хэдийгээр би тэгж бодчихсэн ч өдөр тутамдаа би надад одоо баяр баясгалан авчирдаг зүйлийг би одоо үргэлжлэн сэтгэлээсээ хичээл заалаа гэж бодъё тий. Энэ миний хүсэжсэн төсөөлжсэн ажил биш. Тэгтээ би ингээд энийгээ заахтаа би өөрөө маш гоё баяр баясгалантай түндээс сурч болох юу л вэ бүгдээ сураад авъя. Өөрийгөө л нэгсэндээ маш их хөгжүүлнэ гэсэн боломж болгоноос одоо миний хийж байгаа ажил болохоор би үүнийг хамгийн мундагаараа хийчихье те би энэ хүнд асууж байгаа асуултанд нь би маш гоё хариулчих. Энэ хүнд асуудал гарвал би ингээд тусалчих гэд өдөр тутмынхаа үйлдэл болгондоо би нэгсэндээ өөрийгөө ямар хүн бэ гэдгийг илэрхийлээд яваад исэн. Ирээдүгөө би яахыг мэдээгүй ч гэсэн. Тэгэхээр би Германд жишээлбэл сурах мөрөөдөл надад байсан. Би маш олон тэтгэлэг янз олон боломжууд надад гарч ирээ. Тэгээ дандаа бүтдэггүй дандаа миний оронд өөрхөн. Би 1000 одоо тэр тэтгэлгийн шалгалтанд нэгтэн дүнгээрээ нэгтэн чагсаад намайг явуулж байгаагүй дандаа арын алгаар өөрхөн явцдаг тийм байсан. Тэгэхээр ингээл би тэр болгонд нь би ингээл тий одоо хувь цайг зүхээд ч юм уу тэгээ суугаад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө чи за яг энэ удаа миний ээлж биш дараагийн удаа болно гэл тэр явж байгаа хүнийх нь өмнөөс баярлал тэр явж байгаа хүнд нь амжилт хүсэл тэр хүн Герман явлаа вау ямар гоё юм те баярлал. Тэгэл ингээл тэр чиглэл рүү ингээд чи баяр баясгалангаа ингээд харуулад мэдрээд тийм юм мэдрээд тах тусам ингээд тийм зүйл чам руу ирдэг юм болоо одоо нөгөө энергийн хууль муулаар нь тэгдэг юм уу мэдэхгүй хажуулах хийж явж байгаа би надад оногдсон надаас шаардсан тэр ажил болгоныг би яг чин сэтгэлээсээ хийгээл бүх зүйлд ингээд чин сэтгэлээсээ хийгээл тэгж явж байгаад намайг хүн анзаараад та Германд явж сурахгүй мүү те чи германаар маш сайн ярьдаг юм бэ ягаад Германд явж сурыг гэдгүн би те надад боломж авахгүй Германд их сургуулийн төлбөргүй штэ та ягаад явахгүй байгаа ингээд надад бүр тэгжээс тэгээ би бүр өөрөө ч материалаа явуулаагүй миний материалыг Герман явахдаа авч яваад өгсөн чинь тэгээ над руу шуудангаар цүл асан ус биш айд буюу намайг ингээд acceptance letter сургуульд хуулийн ингээд авцгаа байхгүй тэгэхээр ингээд юм заримдаа чи ингээд шал өөр юм хийгээд явж хахад чиний ингээд хүсчихсэн юм чи ингээд амар сонин замаар бүтдэг. Гэхдээ чи тэр хооронд ирээдүйд ч бүрхэг байсан ч хамаагүй чи тэр өнөөдөртөө эсвэл ингээд өнөө маргааштай хийж байгаа зүйлдээ бүх сэтгэл зүрхээрээ хандаад өөрийнхөө хийж чаддаг бүхэл юмыг хийгээд өөртөө авч болох сурж болох бүхэл зүйлээ өөрийн болгоод тий өөрийгөө бэлтгээд боломж гарч ирэхэд чи бэлэн. Одоо жишээлбэл ингээд надад Германаас юу ирлээ ш сургуульд ингээд цагтл ирлээ. Та одоо ингээд манай их сургууль их сургуульд хуулийн ингээд орох их амар гоё цагтл ирлээ. Гэхдээ та одоо хэлний шалгалт өгнө гэхэд би бэлэн байж ах хэрэгтэй байхгүй тий. Тэгэхэд би яана би одоо хэлний курст явахгүй болохгүй гэж сандрахгүй штэ. Яад үл би чинь энэ олон жил би Герман хэлээ төгсөөд би зүгээр суугаад Герман хэлээ гундаагаагүй би Герман явахгүй юм чинь ингээ хаяагүй би зунжангаа Германаар жуулчид аваад Австрич жуулчид аваад Герман жуулчид аваад яриад ингээд миний яриа сайжирсан юм шүү дээ тий. Тэгэхээр хэрвээ чи яг одоо бүх юм чинь бүрхэг ирээдүйд чинь тодорхойгүй хаашаа явах нь тодорхойгүй байгаа бол битгий ирээдүгөө бод. Зүгээр л яг одоо чи байгаа энэ байдалда өөрийнхөө хамгийн сайнараа сайхнараа
байгаад хичээгээд өөрийгөө ингээд боломж гартал нь өөрийгөө бэлтгээд тэгээд гоё өөрийгөө хөгжүүлээд чи өөрөө гоё амьдралыг хайрлаад олдож байгаа энэ өдөр болгоно үнэлээд энэ цаг хугацаа болгоно үнэлээд өөрийгөө хөгжүүлээд дараагийн боломжтой ингээд өөрийгөө бэлтгээд өгсөн даалгавар болгоныг чин сэтгэлээсээ ингээд хийгээ яваад ах юм бол чамд амар гоё шанс ирдэг юм шиг санагцсан. Тэгэхээр тэгээрэл гэж зөвлөх вэ. Дараагийн асуулт нь болохоор үеийнхнээсээ амар хоцроод байгаа мэдрэмж төрсөн үед яах вэ? Янз бүрийн ар гэртэй, янз бүрийн боломжтой юм ижил ялгаатай ижил бас угаасаа нөхцөл байдлаас ирсэн хүмүүсүүд болохоор чи бусдаасаа ялгаатай байх нь угаасаа үндсэн нөхцөл байгаа хгүй. Дэлхэн насных мөртөө зарим нь чамаас илүү чадвартай юм шиг, зарим нь болохоор хэрсүү те маш ухаантай юм шиг. Гэтэл зарим нь болохоор амир гинэн одоо юу ч мэдэхгүй те тийм ангарч юм шиг гээд ийм тохиолдол зөндөө байдаг. Тэгээ би энэ дээр би хэлэхэд бити санаа зов. Яагаад гэвэл хүн болгонд өөр өөрийн цаг хугацаанд байдаг. Хинтээж уралдах хэрэггүй. Чи хинтээж өрсөлдөж уралдах ямар шаардлага байхгүй. Үеийнхэн чинь хуйлраад нэг тишээ гүг тэр чиний чиглэл биш бол чи зүгээр байрандаа бийж л да чиглэлээ олдлоо. Тэгэхээр бити тэгж нөгөө бусдаас болж бусдтай одоо хүл нийлхийн тулд бусдаас хоцрохгүй тулд бусдаас болж ер нь өөрийгөө бити тэгж ямар нэгэн хим хэмжээнд оруул болгон өөр өөрийн нөхцөл боломжтой, өөр хурдтай, өөр замтай байдаг гэдгийг л маш сайн ойлгож аваа. Тэ чи ингээл назгаараа за тэд нэр яа тийм гоё өөрийгөө хөгжүүлээл те гоё хэл сураал тэгээд юм чи тэг хошоо тийм байж болохгүй. Чи яг өөртөө амар үнэнчээр миний хүсэж байгаа юм юу юм, миний амьдрал юу юм, би ямар хүн болмоор байгаа юм, би яах гэдэг гэдгийг өөртөө маш сайн ухаараа тэр зүг рүүгээ л ингээл алхаад ерөөсөө бити тэгж хүн дагаж тийшээ өөр л өөрийнхөө замаар баг багаар айж муух шиг хин нэгэнтэй муудлаа сэтгэл санаагаар унлаа хайр дурлал болохгүй боллоо тэг юу ч хийдин ямар ч драма амьдралын асуудал гарлаа чи бүхнийг ингээд утга учиргүй юм шиг бүхнийг алдчихж байгаа юм шиг сэтгэл төрлөө гэхдээ чи нэг л юмыг алдахгүй чаддаг тийм юм болоод авчих. Цуугаал бичдэг хичээл хийх ер нь тийм дуртай уугийн. Тэгээд би яаж надад асуудал үүсчихсэн би яаж зовж шаналж исэн би хинээс ч болж уйлж шаналж тэг ингээд дотроо ингээд миний ертөнц нурж унах гэж байгаа юм шиг болоод зовж исэн ч гэсэн би ингээд нэг л юмыг хизээж алддаггүй тэр нь би хичээл сургууль алддаггүй байсан. Тэгээд тэр маань эргээд намайг ингэж татаж авах тийм юм болоод эргээд надад тэр нь ингэж үр жимсээ өгдөг гэх юм уу та. Яаж ч замаа алдлаа, яаж ч наригж цэнгэлээ, хаашаач далилаа би нэг л юмыг алддаггүй тэр нь хичээс. Тийм нэг юмаа болоод авцсан байхад чамд ингээд ямар ч зүйл тохиолдсон чи нэг л зүйлээ алддаггүй тийм л байх хэрэгтэй. Яг гэвэл чи дараа нь хитэн жилийн дараа энэ төр эргээд харахад зарим асуудлууд айгүй инээдтэй санагддаг байхгүй. Би тэр үед ягаад ийм жоохон юмнаас олж тэг бүр ингээд амьдрал оронгороо иргэсэн юм шиг шаналж исэн. Би ягаад ийм юмнаас болоод уйлж исэн. Би ягаад ингэж бодож исэн ямар мангар исэн гэдэг байхгүй. Тэгэхээр чи хэрвээ тийм жижигхэн хэдэн жилийн дараа чамд маш жижиг санагдах тийм асуудлаас олж чи ингээд өөрийнхөө бүх юмыг хаяад өөрийнхөө бүх одоо зүйлийг сүйтгээд өөрийгөө сүйтгээд ингээд хорлоод тэгээд ингээд тэр зовлон шаналлд ингээд автсан бол харамсалтай эцтэй тийм болохоор чи дандаа яаж ч зовж исэн нэг л юмыг алдахгүй байнга ингэж хийж идэг нэг тийм юм болоод асуултанд нь тодорхой хэмжээгээр хариулт өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд хэрвээ энэ сэдвээр өшөө асуултууд нээлттэй үлдсэн бол та нар маань над руу бичээрэй. Би тэгээд ингээд нэгтгэж жагаад нэг Q&A ч юм уу нэг тиймэрхүү юм хийж болно. Тэгээд ерөнхийдөө өмнө нь хийсэн байсан видеонуудтай сэдвүүд давхцсан учраас би зарим асуултуудыг хөндөөгүй шүү. Тийм болохоор бити миний асуултыг орхисон байна гэж бодороо тийм өмнөх бичвэрүүдийг үзээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.